За уг одоо саналыг бол дэмжиж байгаа. За гэхдээ байшин барилга барих бас нэг өөр. Хүний нөөцөө хэрхэн яаж бэлдэж ирвэ? Тухайл манай улс шиг одоо тархаа өргөн удам нутагтай газар бол энэ зүрхний яаралтай тусламж авах чадварыг одоо эрх чиглэлүүд яаж нэмэгдүүлэх юм бэ? Ядаж бүс болгонд зүрх судасны одоо нарийн мэрэгжлийн эмчнэр бэлтгэх, шилжүүлэн ажилуулах, за тэр цалин хөөс доктор суршилтай холбоотойгоор цогц бодлого хэрэгжүүлж иж хүний нөөцөнд тогтох юм шиг байна. Тэгээ энэ тал дээр хэр зэрэг одоо давхар юм бодлого яаж байгаа вэ гэдгийг бол хэлмээр. Энэ зээлийн хэрэгцээ дотор хүний нөөцийн давхар бас бэлдэж сургахад дэмжинэ гэж би бол ойлгосон. Тэр зөв үү гэдгийг бол тодорхойлж асуумаар байна. За манай улс бол эхний 10 тал одоо явж байна дөө. 100 мянган нас барахалтаараа 283 гээд Станы эдийн орнуудтай эхний 10-т явж байна. За дэлхий дээр бол хамгийн бага эрсдэлтэй орнууд гэхээр Солонгос, Япон, Франц гэдэг одоо юм улсууд байж байна. Тэгэхээр түрүүний хэлдэг шиг тэр цаг уурын нөхцөл байдал юутай холбоотой юу байна уу? Захын одоо зүрх судасны удамшилтай эрсдэлтэй хүмүүс маань захын эмнэлгээр ороод наад захын одоо энэ мэдээллүүдийг системтэй авдаг ийм зүйлийг ядаж одоо бий болохоос шаардлагатай байна гэдэг зүйлийг бас хэлмээр байна. За энэ ковидын дараа бол түрүүний хэлдэг үнэ олон одоо залуучууд одоо зүрх судасаар бол одоо манай 3 дугаар эмнэлэгт тэр очиж харахаар залуучууд, залуу охтууд, хөвгүүд бол одоо дүүрэн л байж идэг. Зүрхний ишмээ болцсон гэдэг. Тэгээ энэний одоо учир шалтгаан өрцөн сэргийлэх арга хэмжээндээр бол одоо системтэй мэдээлэл, өрцөн сэргийлэх энэ тактик төлөвлөгөө бол маш их чухал байгаа. Тэгээд энэ сум хооронд аймгийн эмнэлгүүдийг чадахжуулах, хүний нөөцийн дагаж сургах гэдэг асуудлыг магадгүй 3-4 жилийн дараа энэ эмнэлэг ашиглалтанд ороход дагаад хүний нөөцийн одоо бэлэн тэнд ажиллах хүмүүс нь бэлэн байх ийм төлөвлөгөөг бол би давхар хийж байгаа үстэй гэдэг зүйлийг тодорхойлж асуумаар байна. Чин бүрэн сайд хариулъя. За баярлалаа. Бас чухал сэдв хүндэж байна. Ер нь зүрх судасны өвчлөлийг бууруулахад бол ганцхан байшин бариад энэ дуусчихгүй. Ганцхан Улаанбаатар хотод нэг төв байгаад энэ амжилт олохгүй. Тийм учраас ерөөсөө улс даяар манай Монгол шиг дэлгэсэн тэрлэг шиг энэ өргөн уудам нутагта эмнэлгийн тусламж үйлчилгээг аймаг сум болгонд хүртээмжтэй байх бодлого эрүүл мэндийн яамны том бодлого байгаа. Энэ чиглэл гэсэн бид ажлууд хийж байгаа. Тэрний нэг хэсэг нь бол энэ Европын цэргийн бослолтын банкны төслийн дараа Азийн хөгжлийн банкаар хэрэгжүүлэх төсөл хоорондоо уялдаа хэлхээтэй ийм төслүүд байгаа. За хүний нөөцийг бэлдэх асуудал дээр бол манай улсын 3 дугаар төв эмнэлэг Люксембургийн одоо дараалсан төслүүдийн хүрээнд бас нэлээдгүй амжилтаа хийж чадсан. Ер нь бол энэ Европын цэргийн бослолтын банктай холбоотой энэ зээл бол одоо би бас зөрүүдөө сангийн яамд бас баярлаа гэж хэлмээр байгаа юм. Энэ зээлийн 58% нь бол одоо юугаараа хийгдээд Европын цэргийн бослолтын банкнаас үлдсэн санхүүжилт нь Люксембургээс буцалтгүй тусламж. Буцалтгүй тусламж. Энэ буцалтгүй тусламж дотор тоног төхөөрөмжүүдийг суйрлуулах, боловсон хүчин хүний нөөцийг бэлдэх, дээрэс нь үйл ажиллагаа жигдэртэл та бүхэн төслийн хэрж хугацааг харж байгаа. Энэ удаан хугацаанд бол барилга байшин барихгаагүй. Үйл ажиллагаа жигдүүрж Монгол улс даяар зүрх судасны өвчлөлийг бууруулах том бодлогуудыг хэрэгжүүлэх ийм одоо үйл ажиллагаа явагдана. Өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад зүрхний шигдээсээр үхэн битгий хил хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байгаа. Хөдөлмөрийн чадвар алдалтгүй эмчлэгдэг болоод байгаа. Тийм учраас энэ ноу хавыг бид Монголдо нэвтрүүлж сэргийлж болох нас баралтыг бууруулах том зорилго тавьж байгаагийн нэг бас илэрлэл нь энэ одоо сургалтын төв болох ёстой. Дээрээс нь ахин төвшний оншилгоо, эмчилгээ, зөв шилжүүлэн суулгах хүртэл эмчилгээ хийж чаддаг ийм том төв болно. За энэ том төв болсноороо бид одоо Монгол улсад энэ зүрх судасны өвчлөлийн эмчилгээг дэлхийн ямар ч улс орноос дутхааргүй хийж чаддаг ийм том амбицтай төсөл. За энэ төслийн бас нэг сайн тал нь бүтэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд Люксембургийн хаан тусаас энэ ван тусаас Монгол улсад энэ 3 дугаар эмнэлэгтэй хамтран ажиллаж байнгын сургалт явуулж дээрээс нь захим тогтолцоо бий болгоод орон нутагт харавсан шигдээ суусан хүмүүсүүдийг дэмий тээвэрлэхгүй одоо аймгийн нэгдсэн эмнэлэгт нь эмчилгээний зөвлөмж заавар өгөж эмчилдэг. За хизээдэн татах уу, татаад эрэхт нь хүлээж авах энэ тогтолцоонуудыг хийж чадсан. Энэ болгон нэгсэндөө одоо ажлын фронтоосоо төсөл нь өөрөө бичигдээд гараад ирсэн ийм сайн төсөл гэдэгт одоо эрүүл мэндийн сайднууд бас их тийм бахархууштай бардан байгаа. За энэ төсөл хэрэгжснээрээ бас дараагийн том зүйл бол бид иргэдээ гадаадд очиж эмнэлгийн тусламж авах гэж
хамаг мөнгөө базаад орон гэрээ зараад явдаг биш. Эх орондоо эмчлүүлж чаддаг байхын тогтолцоог хийх том алхам бол. За барилгын ажил бол 3 жил үргэлжлэнэ. Ингээд зөвшрээд ажил болж игдрээд явчихна. Ажил хийж чаддаг усууд Булааны бейсэн гişүү асуулт асуу.